Дахиад өөр боломжууд гарч ирнэ. Тууштай зүтэг. Мартин төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Харвардын бизнесийн сургуулийн төгсөгч Бат Түшиг. Надад тийм үе олон тохиолдсон. Ахлах сургуулаа Сиарл төгсөх үедээ Харвардад суралцах мөрөөдлөөр жигүүрлэж явлаа. Яаж ч юм тэр үед би өргөдлөө эрт явуулах сонголт хийж ганцхан Харвард руу л материалаа илгээчихсэн байсан юм. Маш чухал сагсан бөмбөгийн тоглолтын өмнөхөн тэнцээгүй гэдгийг илтгэсэн жижиг загтал хүлээж авчхаад их л сэтгэл санаагаар унаж өөр сургуулиудад хүсэлтэд явуулж байхгүй явдаа гэж өөрийгөө буруутгаж байсан. Тэгээд дараа нь ганцхан сарын дотор Яран Сандран нэлээд олон сургууль руу материалаа явуулсан. Ихэнхээс нь эерэг хариу авсны дотор ах нарын санал болгож байсан Чикагогийн их сургууль байсныг шууд л сонгосон. Тэнцээгүй гэсэн тэр хариу намайг улам бүр хурцлж эдийн засгийн чиглэлээр дэлхийн номер 1 сургуульд амжилттай суралцах үндэс болсон гэж боддог. Бакалавра хамгаалаад Морган Стэнлид ажиллаж эхлээд л би дараагийн шалгалтуудаа бэлдэж эхэлсэн. Харвардад сурах өнөөх мөрөөдөл минь толгой дотор минь байсаар л байсан хэрэг. Хожим тодорхойлох захиаг минь бичиж өгсөн Харвардын төгсөвч захиралтайгаа тулж ажиллан GMAT шалгалтандаа нэлээд хэдэн сарын өмнөөс зорьж бэлдсэн. 6-7 жилийн дараа зорьсондоо хүрээд Харвардад тэнцэж төгссөн минь бүх юм дуусчихгүй. Ахиад өөр боломжууд гарч ирдэг, тууштай зүтгэх хэрэгтэй гэдгийг харуулсан хэрэг байсан.